Сонгуулийн сурталчилгааны үеэр Монгол Ардын намын удирдлагуудын төрийн албан тушаалыг худалдаж, зарим албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж байгаа утга бүхий бичлэг олон нийтэд цацагдсан. Тус бичлэгийг шалгуулахаар ардчилсан намаас хуулийн байгууллагад гомдол гаргасан ч сонгуулийн дараагаар улсын ерөнхий прокурорын газраас тухайн бичлэгийг эвлүүлэг байна гэж үзээд шалгах боломжгүй гэдгийг мэдгдсэн юм. Харин тус бичлэгийг дахин шалгуулахаар ардчилсан намаас хуулийн байгууллагад гомдол гаргасан байна. Тодорхой намын санхүүжил босгох 60 тэрбумын асуудлыг олон нийт хэвлэлээр цацсны дараагаар мөн намын хариуцлагатай нийслэлийн намын дарга бол мэдээлэл хийсэн байгаа. За бид нар энэ дотроосоо мэдээлэл алдсан этгээдийг бид нар хайж байна. За энэ бол манай намын дотоод үйл ажиллагаа гаргасан байна гэдэг мэдээллийг хийж энэ гэмтрийг хүлээн зөвшөөрсөөр байтал нийслэлийн прокуророос энэ хэрийг хэрэгсэхгүй болгосон бид нар гомдолтой байгаамаа. Энэ асуудал бас ингээд цаашдаа бас ингээд шалгагдаад ингээд явах бах. Ингээд бид нар хууль заасан үндслээр нийслэлийн прокурор хууль заадаг итгэмж сүлбэрт бас ингээд дээд хэтийн прокурор гомдлоо гаргаж байна. Мөн 2016 оны аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд бодлонтой болсон гэх харлага байгаа талаар ардчилсан намын хяналтын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Батхуйг мэдээллээ. Тухайлбал Орхон аймгийн хяналтын шатны шүүхээс 29 нэр дэвшигчийг дахин сонгуульд өрсөлдүүлэх шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Дархан аймагт 15 нэр дэвшигчийг бүртгээгүй учраас дахин сонгуул явуулах шийдвэр гарсан. За мөн Сүхбаатар аймгийн иргэдийн урал хууль бус гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зэрэг нь өнгөрсөн 6 сард болсон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хууль зөрчсөн гэж үзэх үндслэлтэй гэж ардчилсан намаас үзэж байгаамаа. Тиймээс холбогдох байгууллагуудад бодлон гарсан аймагуудад иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг дахин явуулах талаар гомдол гаргахаар болсон байна.